ахуйн салбарын 2018-аас 2019 оны өвлжилтийн бэлтгэл хангах хүрээнд өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, хангамжийг нэмэгдүүлэх, аймаг сум баг, орон нутгийн аж ахуй нэгж малчтын бүлэг, малчин өрхийг идэвхжүүлэх зорилгоор хадлан тэжээл 2018 уралдааныг зарлаж байна. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхдээ тухайн орон нутгийн дотоодын нөөц боломжийг бүрэн ашигласан байх. Шаардлагатай тохиолдолд бусад аймаг сумтай гэрээ байгуулан бэлтгэх зэргээр төрөл бүрийн тэжээл бэлтгэсэн байна. Мөн мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд идэвхтэй хамрагдсан өвс тэжээлийн агуулга, сарвчиндаа засвар, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгсэн зэргийг харгалзан үзнэ. Шалгаруултыг 2018 оны 11-р сарын 15-ны дотор явуулж, улсын хэмжээнд өвлжилтийн бэлтгэл сайн хангаж, уралдааны болцол биелүүлсэн аймгийг өргөмжлөл 15 сая төгрөгөөр, сумыг өргөмжлөл 10 сая төгрөгөөр, багийг өргөмжлөл 5 сая төгрөгөөр, малчтын бүлэг хоршоог өргөмжлөл 3 сая төгрөгөөр, фермерийг өргөмжлөл 3 сая төгрөгөөр тус шагнаж, хэвлэл мэдээллийн хэрэгслэр сурталчлах болно. Хадлан тэжээл 2018